Хадгалах юм аа хадгалах хадгалахгүй юу арай тэгээд дотор гаргачихсан. Энэ юу бол ихэнх нь тийм ээ ихэнх нь төвчөнд олонх нь сонсоочууд ярьдаг хүн байгаа өшөө заадгаж чаддаг хүн байгаа. Гэхдээ хугацаа нь ер нь босгож өгөх шиг байна. Зарим нь сонсоочууд ярьж байдаг тийм ээ. За ямар ч гэсэн 3 асуултанд зөв хариулаад дөрөвдөлтөөр бүдэрсэн. Ядчууд маг өндөр байгаа. Дараагийн урагшийг үрж байна. Бэлгүүн Тогондоо үеийн 4-р оролцогч Бэлгүүн сандал дээр сууж чадахгүй жоохон хэцүү баг шиг байна тийм ээ. горчицтай усан. Бэлгүүндээ хэдүүлээ амжилт төсөөд нэг алгадаш бэлгэлээ. Зүгээр яг 3 оролцогч маа суугаад зүгээр байгаа юм чинь гайгүй байлгүй дээ тийм ээ. Бэлгүүн ер нь өмнө тогон зохиолж байсан уу? Ерөөсөө үзгүй юу? Зүрх хөөхтэй амар. Тэгэхээр 4 асуултанд зөв хариулж иж магадгүй ядагч болно. 5 асуултанд зөв хариулвал та тогон зохиолохгүй босох боломжтой учраас заавал зохиолох гэдэг байхгүй шүү дээ. Тавууланд зөв хариулаарай. Ер нь сая асуултнуудаас харж байхад мэддэг асуулт байсан уу? Ихэнх нь бол гайгүй мэддэг. Гайгүй байсан тийм ээ. Тэгэхээр сандралгүй зөв хариулвал ер нь боломж байгаа гэдэг. Итгэлтэй байна. За ингээд оролцогч бэлгүүнээс асуултаа асууж эхлэе. Хамгийн ихний асуулт анхааралтай сонсороо. Үргэлж урагшаа харан ургадаг ямар цэцэг байдаг вэ? Эд нь намд цэцэг, бид нь алтан зул, сид нь онгор зул, дид нь наран цэцэг. Үргэлж урагшаа харж ургадаг тийм ээ. Нарлуу шаарддаг байж магадгүй дээ бод хугацаагаар өсөхгүй. 3 2 1 наран би үйлдвэр буюу Тий. Ихнийхээ дараа бодлоо ш наран цэцгээ гэж. За баяр хүргэе зөв хариулсан. Маш амархан асуулт. За одоо гайгүй тайвширч байна уу? Үгүй өөрийгөө тайвшруулах үйлдэл хийх үү? Гэнэ. Эмэгтэй сансан эдгээр суудаг гэсэн бэ? 3-ны 1 дээр суух хэрэгтэй тийм ээ. Одоо 3-ны 1 дээр сууж байгаа тийм ээ. За сайн байна. За ингээд ихний асуултанд амжилттай зөв хариулсан. Дараагийн асуултанд шууд оръё. Эдэн Чингис хааны мэдсэн оныг хэлнэ үү гэж байна. Эд нь 1160 онд төрсөн гин, бид нь 1162, сид нь 1260, дид нь 1262 онд. Эзэн богд Чингис хаан маань. За мэндэлсэн гиндэ. За эзэн Чингис хааны төсөө өдрийг хугацаа бол тодорхой байгаа. 3 2 1 1160. Эцтэй нөө агаар дээр суухгүй. Яа. Тэгэхээр 1160 онд төрсөн. Яа. За баяр хүргэе. Зөв хариултаа 1160 онд. Хүрээгүй байна. Хүрээгүй байна. За өдөрчд ойлгосон баха баяр хүргэе гэдэг бид нар хүмүүсээрээ тоглоогүй яагаад гэвэл цэцгэн шаналл дээр суулгахын тулд тэгж хэллээ. 1100 За сайн байна уу? Сайн явж ирв. За 1160 оноос сайн явж ирв. Одоо суужиж болсон тог ирэхгүй. Одоо бол тог ирэхгүй гэдгийг амлаж байна суужиж. Тэр нэлээд ойрхон байлаа да 1162 онд эзэн богд Чингис хаан мэдсэн 2 хоноод зөрүүлчихлээ. Одоо яг тог зохиолтынхаа дараа амьсаа мэдчихэв. Харин хүмүүс тэгдэм л за зөв үйлдвэрээ тог зохиолсныхаа дараа өгцгөө ирчээд идэв. Ер нь ойрын үед манай оролцогчид маань болцох очоод буцаж суухаа болчиход байгаа. Йоо тэгэхэд зохгүй шүү дээ. Болор Эрдэнэ ер нь бол айхгүй сууж ин дөө. Болор Эрдэнэ нь мундаг юм байна дөө. Шууд сууштай тийм ээ. Тогноос айдгүй юм уу? Айдаг аа. Айж байгаа царай нэг юм уу те. Болор Эрдэнэ үед сурж байна уу, ажиллаж байна уу? Сурдаг тийм ээ. Ямар сурж байна? Хүмүүнлэгийн юуны анги. За тэгэхээр эдийн засгийн холбоотой асуулт бол асуух. За бичийн бас ямар төрлийн ямар жанрын асуулт асуугаасаа гэж бодож байна. Түүхий холбоотой. Юу ч хамаагүй гинэ. За ингээд түүхэл биш юу ч хамаагүй. За бодцоо хамгийн сүүлийн оролцогч юм. За ингээд чихгүй болоод төрсөн юу байгаа гэдэг. Сармагчин ойд төрсөн уукон байгаа. За ингээд бодор дахиад зүгээр амжилт хамгийн сүүлийн оролцогч. Одоо энэ дөрөв асуултанд зөв хариулсан тохиолдолд ялгч болох боломжтой 5 зүгээр хийж тогноос болтрох боломжтой. Ингээд ихний асуулт гэрээд бид нь Америк нэгдсэн улс, бид нь Австрали, бид нь Англи, Тэрбүүдийн урвалчин гэж нэг алдар гурвалчин байгаа шүү дээ. За бодхолцоо юм ороод алга болоод яг хоёрын би боёо Америк нэгдсэн улс, Тэрбүүдийн гурвалчин хамаараа зүг үү? Үзсэн үү Бермудын гурвалжинд? Бермудын гурвалжинд очиж үзсэн үү? Үзмээр байна уу? Үзмээр байна уу?
Үгүй. Дэлхийн 8 дахь гайхамшиг байгуулчихад байгаа шүү. Үзмээр байна уу юу? Үгүй. Үзмээргүй. Хоёр үрг яаж барил. Хоёр дахь асуултаа шууд орё. Анхаарахгүй сонсороо. Хоёр дахь асуулт. Ажлын гайхамшигын оронд кино аль компани бүтээл вэ гэж байна. Эд нь Paramount, бид нь Warner Bros, бид нь DreamWorks, бид нь Walt Disney гэсэн дөрвөн. За. Хөлбөр байна даа. Гүн найзууд руугаа ширэг юм шиг харцсан сууж. За, Paramount, Warner Bros, DreamWorks, Walt Disney. За, одоо хугацаа урсгүй 3 2 1. Ажлын гайхамшигын оронд Би буюу Warner Bros. Шүүч. За тэгэхээр ажлын гайхамшигын оронд киног Warner Bros компани ийсэн юм байна. За, энэ огт чи нэг нь суугаа нэг нь босоод одоо босоо байлаа. За одоо тог ирэхгүй цэцэн санал дээр ирээ сууж болно уу? За ингээд Яг ямар өвдөлт мэдрэгдсэн бэ? Араа төхөд биш хоёр удаа бүр ёо. цохот хавь хоёр удаа гэж бодлоо та. За, Тэгэхээр дээрээс нэг хүн татаад байна. Айгүй. За, фотогоо явуулгаа тэгвэл дүрсэж өгөх гээд байна. За дүрсээ нэг найруулагч. За, ийм гой сууж явах хэрэгтэй байхгүй тийм ээ. Сая өгөөгөө дүрс сууж байгаа эвгүй сууж та. За, буруу хариулсан байна. Зөв хэлбэр нь ди хэлбэр үү? Walt Disney. Мэдээж үлгэрийн кино тийм ээ. Хүүхдийн Walt Disney хийдэг тийм ээ. Johnny Depp-ийн тоглосон киногаа. Бас кино нэгдсэн шүү дээ. Өмнө нь бол хүүхдтэй кино байсан. Тэгээ бодоод үдсэн болоод байгаа юм. Үгүй юу ч бодох юм аа. Юус бодогдохгүй байгаа дээр суугаад. За, тэгэхээр бодор ирдэ. Тогтноо ялагч болох боломжгүй боллоо. Дараагийн үед нь юм амжилтсан. Ингээд тогтноо үеийн ялагчаар 3 асуултанд зөв хариулсан Бодормаа тодорхой. Баярлалаа. Ертөнцийн түнш шинэлэг бас тухайлаг хэрэглээг залууч бүргэгч IT сан компьютерийн ихтэлгүүр. За тогтноо үеийн ялагч болсон Бодормаа шагналыг гардуулах гэж байна. Тэгэхээр бидэнтэй хамтран ажилладаг шинэлэг бас ухаалаг хэрэглээ залууч бүргэгч IT сан компьютерийн ихтэлгүүрийн хамт олноос 4 гигагийн Монгол брендийн флаш дискийг гардуулж байна. Баяр хүргэе. Оюутан юм чинь флаш бол хэрэг боллоо тийм ээ. Тэштэй. Флаш дээрээ тэгээд хичээл мичээл юмыг хийн шүү дээ. Би янз бүрийн зураг мургийг гэдэг. За Тэр Nike-сон компьютер ихтгэр орж ирсэн үү? Үзүүлж үзсэн тийм ээ. За мөн бидэнтэй хамтран ажилладаг Golden Gym фитнес продукт 50% хөнгөлөлтөө сурах эрхийн хичээллэх эрхийн бичгийг гардуулж байгаа юм байна. Зөв галбар цогцлол таны нэрийн утас 10 дугаар ороод байрлах Golden Gym дотоо орчин. Арай бек бас байна тийм ээ. Арай бек хичээлж байна. За баяр хүргэе. Хамтран ажиллагч Karo Orchestra караокед гэр бүл найз нөхдийн хамт үйлчлүүлнэ гинэ. Энэ бол Баянзүрх худалдааны төвийн урд код гэсэн Баянзүрх байсан тийм ээ. Дуулыг бүгдээрээ дуулыг удаа хууртаа амьдарчгаа гэдэг караоке. Өөрөөтөө тоглог орчин ажиллагаагаа явуулдаг тийм ээ. Найзуудтайгаа одоо шууд гараад очиж болно тийм ээ. Баяр хүргэе. Баярлалаа. Ингээд нэвтрүүлгийн тогтноо амжилттай өндөрлөө. Дараагийн үе бол зургандаа залуусаа. Хээ нэвтрүүлгийн 2 дугаар үе зургандаа эхлэхэд бэлэн боллоо. Тэгэхээр оролцогчд маань Зөвлөлт холбоот улсын төрийн тэргүүн асан Горбачевыг 5 минутын хугацаанд зурх ёстой. Горбачевын нэг онцлогийг хэлээ. Жохон халдсан дуу юм уу халдсан юм уу. Тэгээд толгойнхоо орой эсэлтээ нэгэн улсын газрын зурагтаа төсөлтөө тийм том юм битгий. Хаанаас хийж магадгүй, духан дээрээс хийж магадгүй, орой дээрээс хийж магадгүй. Хэрвээ санахгүй байгаа бол ч тийм. Тэгээд нэг ерөнхийлөгчл байх ёстой 5 минутын хугацаа байна. Цаг явуулаа, амжилт хүсье. За тэгэхээр зураг ихлэхээс өмнө нанд эрдэнэ хоёул. Ер нь санаж нэг Горбачев гэж ямар хүн байсан бэ? Яг үнэ. Харж ирсэн тийм. Зургийг харж. Энэ харж ирсэн. Амьдаар уулзж байгааг юм уу? Уулзж гэдэг би үгүй л дээ шүү дээ. За. Шоунд ер нь төрүүлэх боломж байна уу? Ер нь бол төрүүлэх гэж байна. Жарсалсаад цэцэхгүй. Өөрхөн чатлаар одоо өөрхөн авиасыг гаргаад төрүүлсэн. Тийм ээ. Яг л юу вэ? Шагналын сан бол бэлэн 2 сая төгрөг. Тэгээд 76-аас түлээ 14 зураг тавилах хэрэгтэй байна. Нэгдүгээр үеийн ялагч болормаа зураад эхэлчихье. Ер нь жижигхэн зургийг зорж чинь үү? Том зургийг зорж. Дунд зэрэг. Дунд зэрэг. Яг шудрах хэлий энэ Горбачев гэж хүнийг
харж байсан уу? Одоо сайн санахгүй байна.